Ингээд өнөөдрийн хилцүүлэг их сургуулиудын олон улсын ирэмб сэдв тэсгээр эхэлж байна. Монгол Улсын их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Бүрэг Зогт таныг The Higher Times Higher Education олон улсын ирэмбийн аргачлал Монгол Улсын их сургуулийн туршлага сэдв дэлтгэлээ танилцуулахыг хүрч байна. За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За Монгол Улсын их сургууль та бүхэн мэдж байгаа 2024 онд олон улсын нэр хүндтэй үнэлгээний байгууллага Times Higher Education байгууллагаар Монгол Улсаас анх удаа дэлхийн ихтэй сургуулиудын ирэмб 2025 гэсэн жагсаалтанд бол багтсан. За үүнтэй холбоотой Монгол Улсын их сургууль боловсролын яам, за боловсролын үнэлгээний төвөөр дамжуулаад Монгол Times Higher Education байгууллагаас бол MOIST бол зөвлөгөө бол өгсөн байгаа Times Higher Education байгууллагаас. Тэгэхээр MOIST-ийн өнгөрсөн хугацаанд болсон одоо хуримтлуулсан туршлага болон Times Higher Education байгууллагаас өгсөн энэ зөвлөгөөг нэгтгээд та бүхэнд энэ илтгэлийг бол танилцуулж байна. За түүнээс гадна энэ илтгэлийг та бүхэнд бас цаашдаа хэрэг болох үүднээсгээд ийм танилцуулгын материал болгож хэвж тараасан байгаа. Тэгэхээр энийг та бүхэн бас цаашдаа хэрэглэх зүйтэй болов гэж бодож байна. За тэгээд ерөөхдөө Times Higher Education байгууллагын үнэлгээ, тэрний аргачлалын талаар, за тэгээ MOIST-ийн үр дүнгийн талаар бол танилцуулна. За ерөөхдөө ирэмбийн цаглбар бол иймэрхүү хэлбэртэй байна. Тэгэхээр энэ 1-р сараас эхлээд үзэх юм бол за санал асуулга бол өмнөх оны 11 сараас 2 сарыг дуустал бол нэр хүндийн судалгаа гэж явагдаж байгаа. Энэ нь бол за би дараа нь ямар системээр яаж явагдах талаар дэлгэрэнгүй танилцуулна. За 1-ээс 3 дугаар сарыг дуустал бол өвдөл оруулах ийм хугацаа явагддаг юм байна. За 4-өөс 6 сарын хооронд бол нөхцөл хангасан эсхийг тодорхойлох ийм ажиллагаа Times Higher Education байгууллага дээр явагдана. За ирэмбийн тооцоол 9 сарын хүртэл хийгдээд 10 дугаар сард бол ирэмб зарлагддаг ийм ирэмбийн цаглбар бол байд юм байна гэж. За тэгэхээр би одоо өнөөдрийн илтгэлийн сэдвийг ийм 4 том бүлгээр бол бэлдсэн байгаа. Тэгэхээр 1-р нь бол ирэмблүүлэх нөхцөл буюу тавигдах шаардлагууд юу байгаа талаар, энэ дээр бол байгууллагын ирэмбэд тавих шаардлага, салбарын ирэмбэд тавих шаардлага гэсэн ийм ирэмб нөхцлүүд байна. 2-р хэсэг бол өвдөл оруулах, за ямар өвдөл бэлтгэдэг, ямар хугацаанд яаж өгдөг талаар бол танилцуулна. 3-т нь бол ирэмбийн тооцоол буюу аргачлалтай холбоотой ямар метр кубээр үнэлдэг вэ? Тэгээд эдгээрүүдийг яг яаж бодож оноожуулж ирэмбийн жагсаал гарч байна вэ гэдэг талаар бол танилцуулна. За 4-т нь бол үр дүнгээ яаж зарлж байна вэ? За үүн дотроо бол Монгол Улсын их сургуулийн үр дүн яаж гарав? За бүр дэлгэрүүлээ зарим энэ метр куб Монгол Улсын их сургуулийн хэдэн оноо авах ёстойгоос хэдэн оноо авсан юм бэ? Яагаад ингэсэн юм бэ гэдэг талаар бол танилцуулна. За тэгэхээр 1-р нь ирэмбэд орох нөхцөл. За тэгэхээр Times Higher Education байгууллага бол дэлхийн ихтэй сургуулиудын ирэмб гэдэг ийм байдлаар бол явж байгаа. За тэгэхээр өссөн бүх сургууль бол мэдээж оролцох боломжгүй байгаа. Тэгэхээр энэ дээр ийм 7 үндсэн шаардлага бол тавьж байгаа. За эдгээрүүд дээр зарим нь бас боломжийн байгаа, зарим нэлээд хүндрэлтэй ийм шаардлагууд байгаа. Тэгэхээр та бүхэн бас тараасан материал дээрээс харах бах. За хамгийн 1-р нь бол 5 жилийн нийлбэр дүнгээр 1000-аас дээш эрдэм ажиллагааны бүтээлтэй байх ёстой. За гэхдээ дахиад энэ 5 жил тус бүрдээ 150 нэмэх, 150-аас багахгүй юм бүтээлтэй байх ёстой гэсэн. Энэ бол хамгийн одоо маасаар бол хамгийн том шаардлага гэж үзэж байгаа. За 2-р шаардлага бол бакалаврын түвшний сургалт заавал эрхэлдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл дан градуэт буюу агсан түвшний судалгаа болон магистр докторийн оюутнууд ийм байгууллага бол яг энэ нөгөө конференсийн буюу нийтлэг их сургуулиудын ирэмбэд бол багтах боломжгүй гэж үзэж байгаа. За 3-дугаарт нь мөн шинжлэх ухааны ганцхан нэг салбараар бол дагнаагүй байх ёстой. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо инженер гэдэг ч юм эсвэл IT ийм ч юм ийм салбараар дагнасан их сургууль бол энэ ирэмбэд багтах боломжгүй. Өөрөөр хэлбэл нийт өгүүлэлт бүтээлийнх нь бол 80-аас илүү хувь нэг салбарт хамаарахгүй байх ёстой гэсэн ийм шаардлага байна. За 4-дүгээрт нь бол сургуулийн нийлбэр мэдээллийг илгээх ёстой. За энэ бол зүгээр тухайлбал MOIST-ийн нэгдсэн дүн гэж өгөх ёстой гэсэн үг. За 5-дугаар шаардлага бол
За заавал мэдүүлэх үзүүлэлтүүд гэж бас байна. Би дараагийн слайдн дээр харуулъя. Эдгээрүүдээс 2-оос илүү утгыг хоосон буюу байдаггүй байж болохгүй гэсэн ийм шаардлага байна бас. За 6-ад нь бол шинжлэх ухааны салбарууд Times Higher Education-с одоо гаргасан 11 салбар байгаа. Бус бүр дээр нь босго байгаа. Тэр босгын аль нэгийг заавал хангаж явах хэрэгтэй бас. Тэгэхээр энийг хангаагүй бол мянган пейпертэй ч гэсэн орох боломжгүй гэж. За 7-д нь үнэлгээнд оруулах боломжгүй жагсаалтанд ороогүй байх уу? За энийг бол нэг үгээр харж жагсаалтанд багтаагүй байх ёстой гэдгийг ингэж ойлгож байгаа. За тэгэхээр энэ 5 дугаар шаардлага дээр байгаа заавал мэдүүлэх үзүүлэлтүүдээс 2-оос илүү удаа хоосон байж болох. Энэ дээр ийм 11 үзүүлэлт байгаа. Эндээс аль хоёр нь байхгүй байж болдгоо гэж үзэж байгаа. Тэгэхээр багштай байх ёстой, гадаад багштай байх ёстой, эрдэм ажиллагааны ажилтнтай байх ёстой, суралцагчтай байх ёстой, гадаад солилцооны, за тэгээ бакалаврын төгсөгч, докторийн төгсөгч байх ёстой. За ингээ 3 төрлийн орлого байх ёстой гэсэн ийм шаардлагууд байгаа. Эдгээрүүдээс хоёр нь байхгүй бол бас энэ ирэмбэд орох боломжгүй болдог байх нэ гэж. За 6 дээр байгаа энэ шинжлэх ухааны 11 салбар байгаа. Тэгэхээр энэ 11 салбарууд тус бүр дээр босоо байгаа. Тэгэхээр physical science бол тухайлбал 500 өгүүлэл байх ёстой. Анагаахын шинжлэх ухааны чиглэлээр 500, ингээ computer science 500 гэдэг ийм 11 салбарын босгоод байгаа. Тэгэхээр нөгөө 1000 өгүүлэл дотроо энэ аль нэг салбарынх нь босгыг бол хангасан байх ёстой. За мөс аль дээр яасан талаараа би дараа танилцуулна. За дараа нь их сургуулийн босгыг хангасан гэж үзээд тухайн сургууль мэдүүлгээ өгснээ дараа тэрэн дотроо наривчлаад сая 11 салбарын босгыг босго гэж байсан. Тэгэхээр тэрийг хангасан тохиолдолд тухайн салбараараа эргэлүүлэх юм боломжтой болдог. Тэгэхээр нэгдүгээр нөхцөл бол ямарсан саяны байгууллага тавих 7 шаардлагыг хангах ёстой. Хоёрдугаарт нь болохоор тухайн салбарын босгыг хангах ёстой. Энэ дээр бол энэ хүснэгтэр бол та бүхэн харж болно. За тухайлбал арт community-сээр бол бүтээлийн тоо 250 байх ёстой. Нийт багш нарын 5-аас багагүй хувь нь энэ чиглэлээрээ байх ёстой. Багшийн ажлууд тоо гэж доорож 50 багштай арт community чиглэлээр гэсэн. Ийм босгууд байдаг байна. Тэгэхээр тухайн салбараар ангилуулахын тулд хамгийн дээр байгаагаар эхлээд байгууллагын шаардлагыг хангаж байж салбарын шаардлагын тухай яриа бол яригддаг. Өөрөөр хэлбэл саяны 7 шаардлага дээр ч байсан их сургуулийн нөгөө нийлбэр өгөгдлийг өгөх ёстой гэдэг нь болохоор тухайн сургуульд ганцхан салбараар ангилуулъя, ирэмблүүлье гэж мэдүүлэх боломжгүй байдаг гэж. За ингээд 50 дахь шаардлага юм байна. Хоёрдугаарт нь бол өгөгдөл оруулахтай холбоотой. За энэ зарим зүгээр процессын үйл ажиллагаанууд та нарт бас танилцуулах үүднээс бол хэлж байгаа. Тэгэхээр өгөгдөл дээр бол ийм 3 төрлийн өгөгдөл байгаа. Нэгдүгээрх нь бол академик өгөгдөл. Энэ нь бол их сургуулиуд өөрсдөө мэдүүлэх өгөгдөл. За хоёр дахь нь бол нэр хүндийн судалгаа. Энийг бол судлаачдаас авдаг Times Higher Education өөрсдөө. Гурав дахь нь бол эрдэм ажиллагааны өгөгдөл. Энийг бас Times Higher Education Elsevier-ийн Scopus бүртгэлтэй тэр баазаас бол авдаг байх нэ. Тэгэхээр энэ 3 өгөгдөл ямар агуулгатай талаар танилцуулна. За өгөгдлийг тооцох хугацаа гэдэг зүйл байна. Тэгэхээр зарлах оноос 3 жилийн өмнөх өгөгдлийг ашигладаг. Өөрөөр хэлбэл Мосийн саяны 2025 гэсэн ирэмт бол 2024 онд мэдүүлсэн боловч академик өгөгдөл нь 21-ээс 22 оны хичээлийн жилийн өгөгдлөө бид хүн мэдүүлсэн. Санхүүгийн мэдээлэлүүд бол 22 оны мэдүүлж байгаа. Нэр хүндийн судалгаа бол сүүлийн 23-24 онд явагдсан судалгааны үр дүнг ашигладаг. Эрдэм ажиллагааны бүтээлийг бол 5 жилээр буюу 19-с 23 оны бүтээл, за ишлэл 19-с 24 оны ишлэлийг ингэж авч ашиглаж 24 онд мэдүүлж 25 оны ирэмт бол зарлагдчихж байгаа. За тэгэхээр одоо МОС 2026 гэж зарлагдах буюу 25 онд мэдүүлэхэд бид нэр 22-оос 23 оны буюу 3 жилийн өмнөх болоод өнгөрсөн одоо процессын мэдээлэлүүд бол мэдүүлэхээр байгаа. За ийм байдгүй. Өөрөөр хэлбэл 3 жилийн хоцрогдолтой ийм өгөгдлөө бол ашигладаг байх нэ гэж. За академик өгөгдөл буюу их сургуулиуд өөрсдөө мэдүүлэх өгөгдлүүд юу байдаг вэ гэхээр энэ дээр ерөнхийдөө гаднаас нарах нь бол хялбархан 18 өгөгдөл мэдүүлнэ. За багцлаад үзэх юм бол 4 багц өгөгдлүүд байна. Багш эрдэм ажиллагааны ажилтнанд холбоотой нийт багш үнээс гадаад эмэгтэй гэдэг ингээд салаа явуулна. Суралцагч гэсэн ялгаагүй нийт болон гадаад эмэгтэй бакалавр, магистр, доктор
солилцооны гэдээ явуулж байна. За төгсөгчдөр бакалавр, докторийн төгсөгч, за тэгээд судалгааны доктор, мэргэжлийн доктор, орлого бол нийт орлого, судалгаа үйлдвэрлэл хугацааны орлого гэсэн ийм 18 төрлийн өгдлийг бид өхөн бэлтгэж нийтүүлнэ. За тэгээд гэхдээ энэ 18 төрлийн өгдлийг бол за муусаар ярих юм бол муусийн нэгдсэн дүнгээрээ буюу нийлбэрээрээ нэг мэдүүлэх ёстой. А түүнээс гадна 11 салбараараа заавал ангилж мэдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл муус бол за 800-аад багштай гэж байгаа бол инженерийн чиглэлээр төд юугаар физикал сайенсээр төд гэж заавал ангилж мэдүүлдэг байна. Тэгэхээр энэ 18 өгдөл бол 11 салбаруудаар ангилж байж мэдүүлж байгаа. За хоёр дахь өгдөл бол нэр хүндийн судалгаа. Энийг Times Higher Education байгууллага өөрсдөө зохион байгуулдаг. За гэхдээ энэ дээр юу байдаг вэ гэдэг талаар бол хэлсэн. Ер нь бол жил бүрийн 11 сараас 3 сарын хугацаатаагаар үргэлжилдэг юм байна. За хэн энэ судалгаанд хамрагддаг вэ гэхээр сүүлийн 5 жилд бүтээл хэвлүүлсэн, дорож нэг бүтээл хэвлүүлсэн, ядаж нэг ишлэлтэй ийм судлаачдын дундаас ерөнхий утгаараа самсргүйгээр сонгож урилга Times Higher Education байгуулсан. За энэ дээр мэдээж урилга явуулахдаа нөгөө улсын судлаачдын бүтээлийн эсрэг бүх зүйлийг пропозлж жагаад байлбал Монгол руу урилга, Японд руу урилга гэдэг чинь ийм урилгууд явагддаг байх нь. За тэгээд яаж гэхээр 12 хэлээр үүсгэсэн ийм урилга явд юм байна. За цахимаар авдаг, за хариулт нууцлалтаа явагддаг. За агуулга нь бол хоёр үндсэн чиглэлээр хамгийн ихдээ 15 их сургууль сонгохоор байгаа. Энэ дээр бол таны чиглэлээр хамгийн сайн судалгаа хийдэг сургууль чинь аль вэ? Нөгөөх нь бол хамгийн сайн сургууль явуулдаг сургууль чинь аль вэ гэсэн юм санал асуултыг хөтлөж авдаг байх нь. Тэгэхээр энэ бол тухайн их сургууль бол оролцоо байхгүй ч гэсэн Times Higher Education зохион байгуулдаг. Гэхдээ сонгол процесс бол ингээд улс болон салбарын тоотой пропозж бол урилга ирж явагддаг байна. За гурав дахь өгдөл бол эрдэмтдийн өгдөл байна. За энэ мөн ялгаагүй их сургуулиуд өөрсдөө мэдүүлэхгүй одоо мөс төдөн бүтээлтэй гэж өөрсдөө юм ч мэдүүлэхгүй байгаа. Тэгэхээр энийг бол Scopus-ийн гэлтэй дээлүүд буюу энэ нь бол цаана Elsevier-ийн өгдлийн баазаас гэж ойлгож байгаа. Энийг бол Times Higher Education өөрсдөө бол одоо ингээд 4 сараас эхлээд авч байгаа. За ерөнхийдөө энэ аргачлалуудаа ингээ харахаар бүтээлтэй холбоотой нэлээд олон метрикүүд байгаа. Эндээс яг юу ашиглагдаж байна вэ гэдээ харахаар нийт бүтээлийн тоо гэдэг зүйл хэрэгтэй юм байна. Үүн дотор бол гадаатаа хамтарсан болон патентэд ишлэгдсэн бүтээлийн тоо ашиглаж байгаа. За түүнээс гадна ишлэлийн тоо байгаа. За хүн амын тоо гэсэн ийм саяны 18 өгдлөөс гадна ийм тоонуудыг Times бол Scopus-аас аваад метриктэй бол ашигладаг. За бүтээл гэдгийн цаана юу ойлгож байгаа вэ гэхээр яг бидний мэдгээр нөгөө original article буюу journal article, тэгээд review байгаа, proceedings байгаа, ном байгаа, номын бүлгүүд байгаа. Энэ гэхдээ бүгдээрээ Scopus-д бүртгэлтэй. Ийм өгдлүүд бол хамаардаг бүтээлийн тоонд. За өгдөл оруулах